Бүгдээрээ сайн уу? Уулзааг уудсан биш үү? Энэ хугацаанд аягүй завгүй байлаа. Тэгээд энэ удаагийнхаа бичлэгээр Японоор аялж байгаа тухайга та бүхэнд хуваалцах чинь. Тэгээд хэсэгтэр уулна ингээд гэр бүлийнхнээсээ саллах хэсэгтэй амар уйлал амар эморх байх гэж утсан чи аягүй би гайгүй хэлсэн. Манай хүн бас аягүй мундаг үлдсэн. Охиноо үлсэн бол бас дагаад үлдэх байх. Тэгсэн чи аягүй хөөрхөн бай бай аваа гэвэлт намайг аваа гэж дууддаг байхгүй. Тэгээ хотын дотор ороод хотод ном уншина гэж бодсон чинь тэр уншчихдаг дотор мохоолоо толгойр гэдсэн. Тэгээд манай Мятийн хоол үйлчлэг бол бүр үнхээр мундаг юм лээ. Гоё амттай хоолтой, найрсаг зантай, хүрхий хичнээн байсан. Японы газардахын өмнөхөн бүжиг уул маань усны цонхоор харагддаг юм лээ. Нийт 4 цаг 30 минут нисээд бид Японд газарсан байгаа. Тэгээ ачаагаа аваад явах гэсэн чинь манай аялын багийн нэг хүний маань чимдамыг нэг хөшин имээ андуур аваа явуулсан. Бид нэр тэгээ маш их хүлээсэн. Тэгээ нэг охиноо хөхнөөс нь гаргааг болохоор айгүй хөх чинрээд 0 орд юм уу явж исэн чинь гоё их хүүхдийн өрөө байдаг юм байлээ. Дотроо 0-тэй тэгээ гар ариутгах, гар угаах, сүү хадгалах, хүүхэд туурайлах гээд айгүй гоё тухтай өрөө байсан. Энд ороод ажлаа амжуулж аваад зөндөө амарсан байгаа. Тэгээ зөндөө удаан хүлээсний дараагаар чимдамаа болоо. Тэгээ бөөндөө автобусандаа суугаад явсан байгаа. Уул нь өмнө нь өөр юм үзэх хөтөлбөртэй байсан юм лээ. Тэгээд нөгөө зөндөө удаан хүлээгээд бүгдөө амар үлссэн болохоор зэрэг шууд хоолоо идэхээр явсан. Хоол бүр үнэхээр амттай санагдсан. Удаан үлссэн болохоор зэрэг тэгж санагдсан баг. Эсвэл үнэхээр тийм гоё алтай газар байсан. Тэгээ хоолоо ичээ бөөндөө Токио цамхаг үзгээр явсан. Токио цамхаг нь болохоор 64 жилийн өмнө баригдсан. Тэгээ бид нэр 150 метрийн өндөр дээрээс шөнийн Токио хотыг талцсан. Үнэхээр үзэсгэлэнтэй гоё харагдчихсан. Тэгээ би болохоор өндрөөсөө идэх юм лээ. Цамхруунд бүр амар сайн ойртож ингээ доошоо харж чадахгүйсэн. Гэхдээ ингээ гоё зураг авахын тулд би бол үнэхээр хичээсэн байт юм аа. Энд хосууд айгүй их болцд юм лээ. Тэгээд хараад айгүй юм орсон. Төхөр охин хоёртойгоо ярихгүй яг ингээд хамт үзмээр санагдсан. Энэ Токио цамхаг дотор маш юм том сүгнэр бэлэг дурсгалын дэлгүүр өгд юм лээ. Тэгээ эндээс нэг өөр юм авчиг гэж бодож исэн чинь бидний буцаад нэг цуглах хэвээр цаг болцсон. Сэрүүлэг дуурайд тэгээ буцаад авч чадлагүй буцаа явсан. Тэрнээс шүтэл бүр зөндөө хөрх юмнууд байсан. Тэгээд тэрнээсээ гараад бид нөр буудлын руугаа явсан. Вашингтон хотел гэхэд аягүй гоё буудлын гадаа ирээд ачаагаа аваад бүгдөө өрөөндөө хуваарлаг тагаад дотгошоогоо орсон. Ихтэй би дотгошоогоо ороод амар шоконд орсон. Ягаад тэгэхээр манай өрөөн бүр маш жижигхэн, бүр аягүй жижигхэн байсан. Би бүр амар гайхсан. Ихтэй ерөн Японд ингээд ихэнх буудал гэр одоо юу гэдэг бүгд аягүй жижигхэн мэт юм шиг байлээ. Гэхдээ бүр нэг юм бүр маш цэвэрхэн, бүр үнэхээр цэвэрхэн байсан. Шинэ болохоор сайн амарч чадаагүй нөгөө охин нөхөр хоёртойгоо унцаар хагаа сурцсан. Тэгээ нэг юм хоосоо оргиод сайн амарч чадаагүй өглөө л жоохон унтсан. Тэгээ өглөө 7 цаг гээд цайндаа орох гээд өрөөндөө охинтой гарсан. Тэгээ 3 болон 25 давхар өглөөний цагаа уух боломжтой. Өглөөний цайнд болохоор зэрэг ингээд хүн ихтэй ивэл ингээд очрол зогсож байгаад ордог юм лээ. Ер нь маш их хүнтэй буудал гэсэн. Тэгээд энд болохоор зэрэг өглөөний цай бол маш олон сонголттой байсан. Гэхдээ нэг юм байгаагүй, мах байгаагүй. Махнаас бусад бүх төрлийн зүйл байсан. Амттай өглөөний цай уугаад аяллаа үргэлжлүүлсэн дээ.
За тэгээд энэ өдрийн аялал эхэлж байна. Тэгээд амтны хүрээлэн орохынхаа өмнө бид нэр дэлгүүр ороод уух зүйлсээ аваад дээрээс нь дататай сэм зарим хүмүүс маань авсан байгаа. Би болохоор зэрэг ийш тийшээ аялахдаа хөрөгчний наалт, аяга, түлхүүрийн осрыг байнга авдаг. Тэгээд энэ хөрөгчний наалт айгүй хөөрхөн санагтаад энийг авсан байгаа. За тэгээд бид нэр явсаар амтны хүрээлэн нэрээ ирсэн. Энэ урд талхаж байгаа шар бодлогтой хүн бол бидний хөтч Нобисан. Яагаад ийм барьж явж байгаа вэ гэхээр зэрэг бид нэр төөрөх юм бол энийг хараад ирэх боломжтой. Өндөр дөрвөө зогсож идэг айгүй хөөрхөн. Тэгээд амтны хүрээлэнд хүүхдэд давуулсан эцэг эхчүүд, цэцэрлэгийн юм хүүхдүүд ингээд айгүй олноороо явж идэх юм мэлээ. Тэгээд энэ танин мэдгүйгээ хөгжүүлэх айгүй боломжтой гоё юм а гэж бодсон. Гэтэ миний хувьд бол айгүй хэцүү байсан. Нүрэл үтгэд яа тэгэхээр эдгээр амьтад нь ингээд яг байгальтаа өөрийн хөөрөө аз жаргалтайгаар хүснээрээ амьдрах хэрэгтэй. Гэтэл ингээд хиймлэр ингээд бий болох цаа орчинд ингээд амьдрэх нь надад айгүй хэцүү санагдсан бол тэгвэл бүгдийг тавиад гаргаад явуулчмаар л санагдсан. Амтны хүрээлэнгээ үз тусчаад автобус руугаа алхах хооронд зарим мэг аваад ингээд бичлэгийг хийгээд уцаадалт их хооронд зарим зөндөө их айлга газар тусцсан байсан. Тэгээд би дотроо тэр амьтдыг амар халуузаад амар хэцүү байгаахтаа гэж бодож өрөвдөж явсан. Тэгээд бид нэр Японы хамгийн том хамгийн урт гүүрэн дээгүүр явсаар шопинг хийх газараа ирсэн байгаа. Энэ газар болохоор Америкийн эрхчлөөний хөшөөний жирүүлсэн хувилбар байт юм лээ. Бид нэр тэгээд дэлгүүр рүүгээ ороод бөөндөө салаад 4 цагийн дараа болцохоор болсон. Тэгээд би хамгийн түрүүнд хоол идэхээр явсан. Рамен идэхээр шийдсэн байгаа. Рамен ихсэн ч амар том аягтай рамен өрөөд ирсэн. Би тэгээ хоолныхаа бүр талын ч бараагүй. Тэгээ миний захиалсан рамен болохоор зэрэг тийм шарсан гахаа махтай. Тэгээд би махнуудын бүгдийг нэгсэн шүлийн хөл сайн авч чадаагүй бүр айгүй тийм хурд тийм тостой шүлтэй байсан. Тэгээд тэрнээсээ гараад би гэр ахуйн дэлгүүрлүүнд ороод тэгсэн чинь нөгөө ийм хэвтэх боломжтой ороо исэн. Тэгээд амтны өрөөлөнгөр зөндөө их халхаа ядарсан болохоор 5,000 хэвтэж амарчаад цаашаага гоё аяга таваг сонирхоор явсан. Би өөр аяга шанага юм гэр ах юмнуудад айгүй дуртай. Аяганд бол бүр хоббитэй. Тэгээ эднийг үзээд зөндөө их цаг алдсан байсан. Уул нь эндээс гараад хувцас аавна гэж бодож исэн. Тэгээ би чадаагүй. Тэгээд аягнууд нь бүр зөндөө олон гоё аягнууд байсан. Тэгээ эндээс нэг хідэн аяга авсан. Өөртөө болохоор яг энэ аягыг авсан байгаа. Энэ чулуун зүйл бүгж эмэг гойлоод бүрстэй хөөрхөн юм лээ. Тэгээд нэг авдим уу гэж бодсноо. Тэгээд зүуд хүмчтэй гэж бодоод аваагүй.
би нэрээ Японд нийгмийг бүр айгүй их гайхсан. Бүр жижигхэн ийм тоглоом, жижигхэн бамбар шийсэн ч гэсэн маш үнэтэй. Яагаад тэгэхээр бүгдөө нөгөө аниме дөрвүүд байдаг. Тэгээд охиндоо ийм нэг жижигхэн нэг алганаас жижиг нэг бамбар шийсэн ч тэр Монгол мөнгөөр 40 мянга. Бүр амар үнэтэй санагдсан. Тэгээд яагаад юм үнэтэй байгаа юм бол гэж бодсон чинь тэр аниме нэг хүүхэлдэйн киноны гол дүр юм байлээ. Токио таваатын төрөнд шийдэж өчтөр ороо бидний гарсан. 64 жилийн өмнө 64 жилийн настай Токио таваар дээр бид очив. Тэгээ бид нэр явсаар Асакусад ирсэн байгаа. Энэ болохоор зэрэг монголоор манай төв гандан гэсэн үг юм лээ. Энэ тэгээд оюутан сурагчид шалгалсандаа тэнцээсээ ажил үйлс мэдрэмжтэй байгаасаа гэж ирж мөргөж хүсэж залбирт юм лээ. Тэрнээс гадна ингээд ер нь бол энэ газрыг Японд очсон бүх гадаад хүмүүс ирж үзэх ёстой газруудын нэг гэсэн. Тэрнээсээ үнэхээр тийм байлээ. Гоё газар байлээ. Тэгээд энэ ойр хавьд нь болохоор кимоно өмсүүлдэг тийм газар юм лээ. Тэгээ манай Илимагийнхан бөөндө кимоно өмсөө зураг авахлаа гэсэн чинь кимоног өмсөхдөө ёс журмынхан дагуу өмсдөг. Тэгээ өсгийн янзалдаг. Тэгэхээр зэрэг маш их уддаг. Тэгэхээр дараагийнхаа хоолны газартаа очихдоо цаг маань оройтчихно. Тэгэхээр зэрэг өмсөх боломжгүйгээ бид нэр яг тэр хаваар нь байх энэ бидлэг дурсгалын дэлгүүр эрн явсан. Энд бүр сонирхолтой юм зөндөө их байсан. Үзээ яваад ивэл бүр хэдэн цаг үзээд явж чадхаар. Би бол тэгээл зарим их харуулт ир болгоноос авч тэгэл аяхнууд сонирхол гэсэн дөө. Би бүр амар хөөрхөн кимоно хэлбэртэй тав байсан. Авмаар л байсан. Таан ч ихтэй үнэн бол арай л амар үнэтэй санагдсан. Нэг жижигхэн юм тав байгаа ирнэсээ Монгол мөнгөөр 125 мянга 100 мянга. Болгосон энэ газрын гэрэлтүүлэг үнэхээр гоё харагддаг юм лээ. Би тэгээ тэрнээсээ гараад хоол идэхээр явсан. Тэр нь болохоор зэрэг hot pot гэсэн. Тэгээ бид нэр бүр маш их махав шүлэндөө хийж идсэн. Хоолоо ичгээд буудалтай ирж жоохон амарч байгаад бөөндөө гарч ойр хатайгаа танилцъя гэсэн болооч миний хүүхч нэрэд би гарч чадаагүй. Тэгээд хүүхдэйгөө нэлийн удаа ноцолцсны эцэстний гайгүй болоод тэгээд намарсан. Өглөө нь босоод цагаа уужгаад аялаа эхлүүлсэн. Энэ өдөр замд бүцэндөө их бороо орж исэн. Нэр тэгээд нэлийн хоол явсны дараагаар суух усан онгоцон дээр ирсэн байгаа. Тэгээд усан онгоцондоо суугаад хоол идэх газар руугаа явсан. Хоол идэх газартаа ирсэн. Энэ газрын хоол бас айгүй өвмөц гоё амттай байсан. Хоолоо ичгээд бас нэг сүм дээр ирсэн. Энэ сүмнийг үзэхийн тулд болохоор тийшээ 165 шатаар өсөж гарч үзт юм байлээ.
Бидний дараагийн очисон газар бол Буцалжуй хөндийн нэртэй галтуулын идэвхтэй бүс байсан. Энд болохоор зэрэг хар өндгөөр алдартай. Энэ өндгөө болохоор зэрэг галтуулын уснаа жанахаар зэрэг өндгөнийх нь хальс нь хар болдог. Тэгээд тэр өндгийг нийдвэл 7 насаар залууж ин гэдэг юм байлээ. Надад энэ газар болохоор Баянгар аймгийн Шаргалзууд гэдэг газартай адилхан санагдсан. Шаргалзууд ингээ өвөл маш юм уур савсаад яг ингэж харагддаг. Яг тэнд байгаа юм шиг мэдрэмж өгсөн. Нэгийг хэдүүл 7 насаар залууждаг гэхээр 3-ыг аваад идчихье гэж бодсон ч үнэхээр идчих чадаагүй. Бүр амар сонио амттай байсан. Тэгээд нэгийг л ядаж 7 насаар залууж идаа гэж бодоо нэгийг нь л хүчээр идсэн. Бидний дараагийн үзэх газар Фужи уул байсан. Фужи уул нь Японы хамгийн өндөр зэгт тооцогддог. Одоо хүртэл идэвхтэй галтуул гэж явдаг. Тэгээ бидний очиход манан буудан маш ихтэй Фужи уул маань харагдахгүй байсан. Японд ерөн бэлэг дурсгал сүмнэрийн дэлгүүрүүд маш их байдаг юм лээ. Очиж үзэж байгаа газар болгон тухайн зөврийг нь дуурайсан олон төрлийн сүмнэрүүд дэлгүүрүүд маш олон байдаг. Тэргээрээ маш их орлого олдог юм шиг санагдсан. Надад тэгээд энэ аяг маш их таалагдаад өөртөө энэ аягыг авсан байгаа. Тэгээ гэрийнхандаа амттаа аваад буцаад автобус руугаа явах хооронд гадаа бүр манан будаа ихтэй болчихсон байсан. Манай аялын группийн өвөө сэтгэл нь хөдлөөд гоё шүлэг үнсэн боловч би тэрийг нь бичиж авлаа гэсэн чи яг бичиж аваагүй таарсан байсан. Тэгээд оройн нь буудалтаа ирээд буудлал руу орсон чим энэ буудал харин таалагдсан шүү. Өмнөх буудлыг бодвол орон том, дотор хөрөөнийхэн зайн бас том, тэгээд айгүй том цонхтой байсан. Ачаагаа урууш тавьчаад оройныхоо хоолыг идэх гээд доошоо бууж ийн. Тэгээд энэ газрын хоол болохоор зэрэг үнэхээр гоё амттай байсан. Бүр тоогоочд нь баярлаа гэж хэлмээр санагдсан. Бид нэр зориулаад бүр сүши хүртэл бэлдсэн байсан гэж боддоо. Араагалаа идчихэд халуун аршаанд орохгүй явж ийн. Энэ буудал нэрээ халуун аршаантай. Тэр нь зүгээр үнэхээр л бест. Халуун аршаанд орчоод амттай юмны хажуугаар зүгээр өнгөртгөө хүн нэг тараг зарим авах гээд зогсож байна. Өглөөний цайгаа уух гээд нэг давхар руу бууж ийн. Уулмгаадаа манан бодонгүй байвал нэг давхрын цонхоор нь Фужи уул маань бүхэлдээ харагддаг гэсэн. Даанч манан бодон ихтэй байсан. Тэгээд энэ газрын өглөөний цай бол бүр үнэхээр гоё. Энэ газрын хоолнд нь болоо бүр эндээ үлдмээр л санагдсан. Өглөөний цайгаа уучгаа бөөндөө шопинг хийхээр явсан. Тэгээ энэ газар бол ерөөсөө бичлэг хийгч завгүй өглөөнөөс өдөр хүртэл шопинг хийгээд тэгээд автобуснаас суух цаг маань болцсон. Тэгээд Starbucks ороод кофе, замдаа идэх юм аваад Fujiku Highland парк руу явсан байгаа.
Фужику Хайландын гадаа ирсэн бөөнүүд татгшоогоо орж байна. Би өмнө галзуу уулганы нэрөөсөө сууж үзэж байгаагүй байхгүй юу. Тэгээд энд бас суухгүй гэдгсэн чинь манай аялын багийн ах ихч залуу хүн бижиж сууж үзээч гоё штэ гэх. Тэгээ хамт суусан. Гэхдээ би харамссан. Үнэхээр амар байсан. Би дахиж амьдралтаа суухгүй гэж бодож байгаа. Тэг ингээд ганц эргэлт биш бүхэл бүтэн 14 бүтэн эргэлттэй галзуу уулган дээр сууж үзсэн. Үнэхээр амар байсан. Сандал нь бас ингээд өөрөө бүтэн эргээд идэг. Галзуу уулган дээр суусныхаа дараагаар бас айгүй өндөр дээрээс ус руу ингээд ордог тоглоом дээр суусан. Энэ бол өстой гоё байсан. Наруудаг мэддэг юм гэж баг байхгүй бах туу. Тэгээ буцаж харч ирэхдээ энд нэртэй бүтэнтэй зураг авахулна гэж бодсон чинь бас цаг маань болоод зураг авахулж чадаагүй. Харин ямар азар бичлэг хийсэн болоо гэж бодсон. Дараагийн тоглоом болохоор бас л устай тоглоом байсан. Энэ болохоор бас аюу сонирхолтой байсан. Тэгээд бүх хувцс нь ороод цовтой ирнээсээ норсон. Гэхдээ гадаа аюу халуун байсан болохоор аюу хурдан гатаад харин сэрүүцээдтэй гоё байсан. Сүүлийн тоглосон тоглоом маань ийм том гинж байсан. Тэгээ энэ дээр суухгүйгээд ирсэн чи яг хаалга нь хаагтаа. Тэгээ дараачих нээлж чинь би бүр ийм том гинж дээр ганцаархнаа суусан гэж боддоо. Автобусанд суугаад явах цаг маань болсон болохоор идэх юм аваад буцаад явсан. Тэгээ энд суугаагүй, тоглоогүй тоглоомууд маш их үлдсэн. Дараагийн удаа заавал охин нөхөр хоёртойгоо ирээд өдөржингөө тоглож гоё дурсамж бүтээнэ гэж бодсон. Харин буудалд очиод ачнуудад тавьчаад хүсний дэлгүүр рүү орсон. Хүсний дэлгүүр явж явах замд нэг охин бүрстэй гоё дуулж исэн сонсоод л зогсоод баймаар. Дэлгүүр рүү орохоос өмнө харсан байсан амтангаа гарч ирээд авч идчихээд буудалтай очиод амарсан. Энэ өдөр хүн бүр маш их тийм зөндөө удаа очил зогсож байгаа. Өглөөнийхөө цайг уугаад ачаагаа бэлдээд тэсгэр рүүгээ явсан байгаа. Тэгээд нисэх дээр ирээд хамт айлсан багийнхандаа
баяртай гэж хэлээ явсан. Тэгээ манай багийнхаа айгүй өөр хүн бүгдрөө намайг нөгөө Монгол руу буцахгүй Солонгос руу сурахаар явж байгаа гэд миний гэр бүлтэй авсан ачаануудыг бүгдөө хөрхөн хуваагаад аваад гэр бүлийнхэнд манай очиж өгсөн. Тэгэхээр сонирхолтой олон зүйл үзсэн, ойлгосон, мэдсэн гоё аяллаа. Тэгээд удахгүй дахиад аялах болтугай. Тэгээд дараагийн бичлэг хүртлээр түр баяртай.